Үг хүчтэй гэдэг шүү дээ. Жишээлбэл ойр орчны хүмүүс янз янзын үг хэлгээд тэрэнд нь гомдож ин тий. Тэгээд бүр нэг үг нь бүр амиа хорлоход ч хүрдэг шүү дээ. Үгийн хүчний талаар. За чи бол хэрэггүй амтан чи өөхөд өгөөч. Хамгийн амар үг шүү дээ тий. Нэгдүгürt хин хэлж байгаагаас болно. Хин нэгэн хин ч хамаагүй хэлэхэд би тэрэнд сэтгэлээр унаад магадгүй амиа орлох үйлдэл хийж байгаа гэдэг бол би сэтгэлийн хатгүй байна гэсэн. Сэтгэлийн зориггүй байна гэсэн. Дээрэс нь хүн бүхэн амьдралд ганцхан танд тохиолдож байгаа биш. Танд тохиолдож байгаа бүх асуудал зүйл хүн бүхэнд өдөр болгон тохиолдож байгааг ерөөсөө мартаж болохгүй. Яагаад та эмзэг хүлээж аваад байна гэхээр таны хүлээлт өндөр байна. Нэгсэндээ та дандаа магтуулахыг, дандаа хайрлуулахыг, дандаа эрхлүүлэхийг те дандаа эерэг үг сонсхийг тийм боломж байхгүй шүү дээ. Та өнөөдөр магтвал маргааш доромжлуулна. Энэ бол жам. Дээрэс нь хүрээлэлээ бас маш их зөв сонгох хэрэгтэй. Таны дэмждэг хүрээлэл донд байхгүй бол дандаа таны доромжилдаг доош нь идэх хүрээлэл байх юм бол хүний сэтгэл гэдэг чинь өөрөө уг нь бол тунгалаг мөн чанартай боловч яг юу орж ирж байгааг шалтгаалж ингэж сааралдж идэг учраас хэрвээ та сэтгэлийн хатгүй бол тэр зүйлд автах магадaltaй. За нөгөөтэйгөр хэрвээ таны амьдралын зорилго тодорхой бол хэн нэгэн танд юу гэж хэлэх нь огтосож хамаа байхгүй. Нэгсэндээ та алхах ёстой замаараа алхана. Тэр хүмүүс таны мэдэрж байгаа, амьдарж байгаа юу ч мэдэрч чадахгүй учраас танд ямар үг хэлэх нь тэр хүний асуудал болохоос энэ таны асуудал биш байхгүй. Тэгэхээр тань руу ирж байгаа сум болгонд оногдох юм бол та амьдралд угаасаа бүтүүлдэхгүй шүү дээ. Сумнаас бултаж сурах хэрэгтэй. Магадгүй сумыг хүрээд ирэхэд нь гадуураа бүрхүүлтэй байх хэрэгтэй. Тэр бүрхүүл юу хэлж юм гэхээр сэтгэл зүйн хувьд хүчрхэг байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл удирддаг байх хэрэгтэй. Жоох юм болоход л нөгөө сэтгэл гэдэг чинь байнга дээш доошоо савлаж биднийг авч шитгэх гэдэг бидний дотор байгаа нэг тийм зүйл байгаа шүү дээ. Тэрэндээ та захирагдтал юм бол тэгээд магадгүй тэгж амиа орлож байгаа маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр юу ч хэлэх гээд юм гэхээр өөрийгөө танин мэд тэр хүмүүсийг хэлж байгаа зүйл үнэн эсхийг шинжилж задлж чаддаг байх хэрэгтэй. Эргэлзэж байгаа зүйлдээ хүртэл эргэлзэж сурах хэрэгтэй. Тэрнэш үг бол мэдээж хүчтэй. Гэхдээ үг болгоныг эн чинь үнэн шүү гэж хүлээж аавна гэдэг өөрөө бас нь өөртөө ажиллаагүй, өөрийгөө танин мэдээгүй, амьдралын танин мэдхүүгээ тэлж хараахан амжаагүй байгаа хүмүүс хэвчлэн тохиолддог тийм зүйл байна.